Монголын уламжлалт сар шинийн баяр болгож байгаатай холбогдуулан иргэд захин орчинд бараа бүтээгдэхүүн захиалга нь нэмэгдэж байна. Энэ оны 1-р сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 35 настай эмэгтэй олон төрлийн барааны сонголттой хэм дүнтэй хурдан хугацаанд захиалга нь ирдэг хүргэлттэй гих онлайн шопоос цагаан сарын бэлгээ захиалгаар шийдсэн. Учир нь тэр захин муудсанд байгаа бүтээгдэхүүний сурталчилгааны доор бараа нь хугацаанд чанартай ирсэн гих маш олон сэтгэлдлүүд байсан. Захиалга өгөхдөө төлбөрөө 100% хийсэн ба 7 хоногийн хугацаанд ирнэ гэсэн боловч бараа нь ирээгүй. Асуух гэтэл захин муудсаа хаасан мөн дугаарлуун залгахтал холбогдох боломжгүй байна. Би залилуулчихлаа гэх өргөдлийг цагдаагийн байгууллага гаргасан байна. Энэ төрлийн залилах гэмтэргийн онцлог шинж нь зах зээлийн үнээс хямд өнгө загварын олон сонголттойгоор чанартай барааг түргэн шуурхай таны гарт хүргэж өгнө гэж сурталчилсан байх ба зарын сэтгэгдэл хэсэгт бараагаа хүлээн авлаа. Баярлалаа. Маш их таалагдлаа гэх мэт хуурамч сэтгэгдлүүд ихээр битсэн байдаг тул иргэд итгэж залилах гэмтэргийн хохирогч болж байна. Иймд баталгаатай найдвартай газар эсхийг нэгтгэл шалгасны үндсэн дээр худалдан авалт хийх мөн бараа бүтээгдэхүүн ирээгүй байхад төлбөрийг шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.